За та бүхнийхээ орой амар амгалан айлтгая. Шилэн данстай холбоотой мэдээллүүдийг цувралаар та бүхэндээ хүргэж байгаа. За шилэн дансыг хууль болон түүний дагж мөрдөх журмын тухай журам. За ерөнхийлөгчийн 88 дугаар зарлиг авилгын эсрэг хуулийн 6 дугаар зүйлүүд дээр маш тодорхой байгаа төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа, ард олонд, иргэн олон түмэнд нээлттэй ил тод байх ёстой гэсэн ийм асар олон хуулийн зүйл залтууд байдаг, ерөнхийлөгчийн зарлагч байдаг. Тэгэхээр энэ байгууллагууд энэ одоо хууль, дүрм, журам, тогтоолуудыг бүдүүлгээр байнга зөрчиж байгаа газруудыг тодорхой байгууллагуудын шалгуулахаар өгсөн энэ одоо энэ сарын 30-ны өдөр сүүлээр эдгээр газруудтай ямар нэгэн хариуцлага тооцож иргэдэд гомдол гаргасан иргэдэд буцаагаад хариу мэдээлэх ёстой байгаа. За тэгвэл эдгээр одоо газрууд буюу би бүр нэр цохон хэлье. Үндэсний олон нийтийн телевиз, дархан төмөрлөгийн үйлдвэр, уулын баяжуулахын Эрдэнэт үйлдвэр, Монгол Россвитмет, Монгол улсын ерөнхий сайд гэх зэрэг энэ албан тушаалтнууд шилэн дансыг огт хөтлөхгүй байна. За хөтлөл гэдэг шаардлагын хариуд бол журам зарим нэгэн зүйлс тодорхой бос гэх зэрэг иймэрхүү тайлбарууд бусад одоо энэ хэвлэл мэдээлэл хэрэгслүүдээр өгөөд байна л. Ялангуяа Эрдэнэт үйлдвэрийн захирал бол журам жоохон тодорхойгүй байна гэх зэрэг иймэрхүү байдлаар хуулийг, журмыг өөрийн үзмжиндээ тааруулж тайлбарлаж байгаа. Хууль болон журмыг тайлбарлах эрх ганцхан Монгол улсад улсын дээд шүүхэд хадгалагддаг. За тэгвэл уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захирал улсын дээд шүүхийн эрх мэдэл рүү халдж гинүү гэж би ингэж харж байгаа. За харин одоо та бүхэндээ үлгэр жишээ болгож би нэгэн байгууллагын одоо шилэн дансны мэдээллийг та бүхэнд хүргэе. Энэ бол Монгол улсын тагнуулын ерхий газар. За ингээд Б хурц даргатай тагнуулын ерхий газрын шилэн дансыг та бүхэн жишээ нь ингээ харж байна. За тагнуулын байгууллага гэдэг бол Монгол улсын хамгийн одоо их нүд чих болсон, хамгийн нууц мэдээллүүдийг агуулсан ийм газар байдаг болов уу? Гэтэл ингээд одоо бүх мэдээллүүд нь ингээд ил тод ингээд байж байгаамаа. Улсын нууцаас бусад буюу яг шилэн дансны хуулийн дагууга энэ хурц даргатай тагнуулын ерхий газрынхан мэдээлэл хийсэн байна. Жишээнд интерактив компанид гэрээний төлбөр 20 сая төгрөгч гэдэг юм уу? Хувийн харилцах тэтгэмжүүд гэж ингээд 20 сая төгрөгч байд юм уу? За Mobicom мэдээлэл харилцаа холбооны сүлжээ, Gemnet ийм Softline Asia гэдэг ийм компаниудтай хэрхэн ямар гэрээ төлбөр шилжүүлсэн гээ одоо жишээ нь ингээд энд ингээд тагнуулын ерхий газар бичсэн байх жишээтэй. За мөн тагнуулын ерхий газар жишээ нь Petrovs компаниас 35 сая төгрөгөөр шатхуун авсан байх жишээтэй. За хувийн харилцагад ийм тэтгэмж болон түрээсийн төлбөрт мөнгө одоо гаргасан байж байгаа. За ингээд Gemnet гэдэг компанид түрээсийн төлбөргээд 6 сая 644 мянган төгрөгийг шилжүүлсэн байж байгаа жишээтэй. Тэгэхээр Gemnet гэдэг маань интернет үйлчилгээ үзүүлдэг компани. За түрээсийн гэрээ гэдэг нь мэдээж одоо интернетийн урсгал байх нь хааштай ингээд эндээс бол ингээд харахад маш тодорхой харагдаж байгаа. За мөн одоо гэрээний үнийн дагуугаар шилжүүлсэн мөнгөн дүнгууд авсан газрууд Ануун, Mobicom, төрийн тусгай хамгаалтын газар одоо Монтул гэдэг жишээ нь иймэрхүү газруудыг ингээд хэлж болж байгаа юм. За мөн одоо хурц даргын өөрийнх нь утас. За энэ бодвол одоо нягтлан ингээд хүмүүсийнх нь утасны дугаарууд жишээ нь ингээд нийтэд ил тод ингээд байж байгаамаа. За үүгээрээ юг харуулж байгаа юм бэ гэхээр Монгол улсад тагнуулын байгууллага, тагнуулын ерхий газар өөрөө шилэн дансаа хөтөлж болоод байна. Хууль болон журамдаа нийцүүлээд Монгол улсын нүд чих болсон, Монголын хамгийн их нууцыг агуулсан ийм газар жишээ нь одоо шилэн дансны хуулийг түүнтэй холбоотой журмыг ерөнхийлөгчийн 88 дугаар зарилгийг биелүүлж болоод байгаа. Гэтэл нөгөө бидний хардаад байдаг авилга хял ахуул, тендер, шахааны
бүр одоо үүр уурхаа болсон гэж ингэж одоо хардаж сэрдэж байнга ингэж хардлагад авилгын хардгад өртөж идэг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, үндэсний олон нийтийн телевиз, дархны төмөрлөгийн үйлдвэр, Монгол Рос Бит нэгдэл гэх зэрэг энэ байгууллагууд шилэн дансаа хөтлөхгүй байна. Ингэхлээр улсын нууцыг агуулсан энэ газрууд хүчний байгууллагууд маань хөтлөл болоод байхад яагаад энэ байгууллагууд дор дурдсан төрийн өмчт улсын үйлдвэрийн газрууд яагаад шилэн дансыг хөтлөхгүй байна вэ гэдгийг эндээс одоо бид бүхэн сэжиг төрж гэлж байгаа. Үнэхээр бидний одоо дараагийн алхам бол эдгээр байгууллагуудыг шилэн данс хөтлөөгүй буюу орлого зарлагаа нуун дарагдуулсан гэх зэрэг иймэрхүү нэлээд хэдэн үндслүүдээр ахаад шалгуулах хүсэлтийг өхөн зүйтэй байна. Яагаад гэвэл газрын хэвлэлийн баялаг Монголын ард түмний өмч байдаг. Үндсэн хуулиар олгогдсон та бидний өмч байдаг. Тэгвэл энэхүү бидний өмчн дээр менежмент хийж байгаа хүмүүс бидний өмчийг олон нийтэд одоо зарж түгээж зарцуулалт хийж менеж хийж байгаа энэ хүмүүсийг бид нар хянах эрхтэй. Тэгэхээр энэ хяналтаа хэрэгжүүлэхийн тулд бид нар үнэндээ одоо энэ шилэн дансыг ашиглая гэж уулан бодсон. Ашиглах боломж өгөхгүй байгаа учраас бид нар хууль хүчний байгууллагуудад хандхаас өөр арга алгаа. За ингээд би та бүхэндээ сайнны жишээ болон сарын жишээнүүдийг дурдлаа. Дараагийн дугаар хүртэл түр баяр та.